21-р бүлэг. Сэтгэл хөдлөх магшин. Фэн шуй ву хаач явсан олны харцыг булааж, очих газар бүрээ гэрэлтүүж явдаг нэгэн билээ. Их зэрлэг онгодын 100 овгийн 3 артан хатгуурын нэг гэгдэх түүний нэр хүнд хоосон зүуд биш гэдгийг төрөх байдал, гоо үзэсгэлэн бэлхнээ гэрчлэн. Фэн шуй вугийн ялдан майл, гоо үзэстэй ин зэрэгцэх хүн үгүй. Янчин, чиний тулааны урлагийн чадвар нилээд агсан бололтой хэмээн Фэн шуй ву түүнтэй зэрэгцэн алхахдаа сониуч ярхан асуув. Тэрээр Янчины хүч чадлыг яг таг тодорхойлж чадахгүй ч өмнөхөөсөө хавьгүй илүү босныг нь мэдэрч байлаа. Ян хэн нарын батлаад байсан шиг тулааны урлагт сургацах чадваргүй, арчаагүй амтан биш гэдг нь илэрхий байв. Тийм ээ Фэн, ахвай мэлми үнэхээр хурц юм хэмээн Янчин инээмсэглээд. Дашрамд асуухад ээжинт нь би тэнхээ ямар байна да гэв. Энэ үгийг сонсоод Фэн шуй ву баяр хөөртэйгээр чиний ачаар шүү дээ. Ховор нандин урамзуудыг нь цуглуулахад амаргүй байсан ч бид бүгдийг нь олж чадсан. Чиний бичиж өгсөн жороор ээж минь эмчилгээ хийлгээд би нь илт дээрдэж хүл дээрээ босоход ойрхон байна. Би өнөөдөр чамд тусгайлан талархал илэрхийлэхээр ирсэн юм гэлээ. Ээж нь тань хов тавилан өөрөө ивэжтэй. Би өрдөөл өчүүхэн зөвлөгөө өгсөн төдий хэмээн Янчин айдуу зөөлөн өгүүлв. Фэн шуй вугийн ээжийн бие сайжрах нь түүний тооцоолж байсан зүйл. Хэрв иймхэн зүйлд итгэлгүй байсан бол тэр осон жил ангаах ухаан эм найруулах эрдэнэт сургацсны хэрэг юу илээ. Энэ нь Фэн шуй вугийн Янчиныг бишрэх сэтгэлийг усан бүр төрүүлв. Тэрээр Янчинтэй олон удаа уулзаж байгаагүй ч түүнийг Ян овгийн залуучуудтай хэрхэн харьцаж байхыг нь харж байсан юм. Түүний үеийнхнээс Янчин шиг ийм даруу төлөв, үг яриан цэгцтэй залуу олдохгүй. Бусад залуус бие тоож, дээрэнгүү загинцгаадаг бол Янчины төрөлхийн язгууртан мэт төдөд төгшин байдал нь Фэн шуй вугийн эцэгтж байхгүй тийм л ховор чанар байлаа. Энэ нь чаргагүй юм. Янчин бол хорвоо дэлхийг таньж, их зүйлийг үзэж туусан нэгэн. Түүний өмнө нь амьдарч байсан газар, эзэмссэн мэдлэгтэй нь харьцуулбал энэ их зэрлэг онгодын 100 овг гэт нь орд харшийн дэрэгдэх хөдөө газар мэтэл өчүүхэн билээ. Фэн шуй ву инээмсэглэн. Чи дэндүү даруу загинж байна. Хэрв чиний арга байгаагүй бол ээждээ яаж туслахаа бид үдийт ч мэдэхгүй суух байсан. Ээжийнхээ өвчнийг илаашуулах гэж олон жил хичээсэн ч ямар ч ахиц гараагүй. Би бүр цөхрөөд байсан юм. Чамтай уулзраагүй бол юу болох байсныг төсөөлөхөд ч бэрх. Би чамд заавал зохих ёс орно талархах ёстой гэв. Янчины сэтгэлд ч хариу нэхэх бодол байсан хэдий ч Фэн шуй вугийн ээжигээ гэсэн элбэр сэтгэлийг нь хараад тэр бүхнээ хойш тавьж Фэн ахайн чин сэтгэл байхад л хангалттай. Талархал илэрхийлэх гэж ярах хэрэггүй. Зүгээр л намайг танд нэг тус хүргэлээ гэж бодоод хизээ нэгэн цагт тэр тусыг тань эргүүж авахар болвол та надад туслаарай хэмээн шулуухан хэлв. Хийсэн үгэндээ заавал хүрээрээ. Одооноос чи миний дүү боллоо. Би тогтож хэлээгүй шүү. Хэрв хэн нэгэн чамайг дээрлэх юм бол миний нэрийг хэлээрэй. Их чин тэднийг зүгээр өнгөрөхгүй хэмээн Фэн шуй ву шийдэмгий өгүүлв. Түүний өнөөдөр ирсэн гол зорилго нь Янчиныг өөрийн дүү болгон авах явдал байлаа. Эхэндээ тэрээр зүгээр л ачийг нь хариулахыг хүсэж байсан ч түүнтэй ах дүүгийн холбоо тогтоох бодол нь эцгийнхэн зөвлгөөгөөр улам батчиж зориг шулууцсан нь энэ юм. Түүний эцэг Янчиныг гарцаагүй чадварлаг эм найруулагч гэдгийг нь анзаарч түүнтэй дотносхийг охиндоо аминчлан захисан билээ. Их зэрлэг онгодын нутагт 100, 200 жилдээ ганц төрөх хүчтнүүд олон байдаг ч эм найруулах эрдэнэтэй хүн түүнээс ч ховор. Тиймээс Янчинтэй холбоо тогтоох нь Фэн овгийн ирээдүйд маш том батхаа болох байв. Фэн шуй ву уруула үл ялэг хөдлөн тэгэхээр чи намайг эгч гэж дуудах уу хэмээн шивнэв. Янчин хэсэг зуур хэлэх үггүй болж баггүй твдэв. Фэн шуй вуг эгч гэж дуудах нь түүнд яагаад ч юм эвгүй санагдаж байлаа. Тэрээр ярианы сэдвийг хурдан өөрчилж Фэн ахвай бид хаахан дээр ирчихлээ гэв. Фэн шуй ву түүнд рүү гомдсон харцаар нэг харснаа санаа алдан нүдээ ирмээд за яах вэ Янчин захтаа үедээ Фэн овгоор заавал туршлаарай. Ээж минь чамтай уулзахыг маш их хүсэж байгаа гэлээ. Тэрээр Янчиныг эвчгэж дуутахаас цааргаж байгааг мэдрээд аргаа өршлөхөөр шийдэв. Тэрээр Ян цайдын шиг шулуун зантай биш харин тун ухаалаг алсын хараатай нэгэн. Янчиныг гэртээ урьж ээжээрээ дамжуулан өөрийн болгож авбал ялгаагүй л түүний дүү болох босов. Энэ бодолтой баяссан тэрээр би ингэж явлаа. Фэн овгоор заавал ирээрэй. Ямар нэгэн зүйл болвол заавал намайг дуудаарай. Чамайг хэн нэгэн оролдох юм бол би зүгээр орхихгүй шүү хэмээн дахин сануулв.
Мэдээж хэрэг хэмээн Ян Чин инээд алдан үлдэв. Тэрээр хамраа илэн 3 артан хатгуурын хоёртой нь ах トゥ болох тийм ч муу хэрэг биш гэж бодно. Гэвч тэрээр одоохондоо Фэн авгийн хэрэгт хутгалдахыг хүссэнгүй. Түүнд хамгийн чухал зүйл бол хүч чадлаа зузаатгах явдал үлээ. Залуу эзэн, та Фэн авхайг гаргаж өгөх хэрэгтэй байсан юм хэмээн Гү Минюэ болгоомжтой хэлэхэд Ян Чин инээмсэглэн. Зүгээр дээ, чи үүнд санаа зовох хэрэггүй гэв. Гү Минюэгийн сэтгэл нэг талаар баяртай, нөгөө талаар багахан гунигтай байлаа. Фэн Шүэ Вү залуу эзэнд нь сайн гэдг нь илэрхий байсан бөгөөд хэрв тэд гэрлүүл залуу эзнийх нь ирээдүйд хэрэгтэйг тэр мэдэж байв. Гэвч өөрийгөө түүний татвар юм болно гэж найдаж явдаг түүний зүрхэнд атаархаас биш ч гэлээ багахан харуулсал төрж байлаа. Залуу эзэн нь Фэн Шүэ Вүд хүүтэн хүндий хандаж байгаад баярлах боловч ийм том боломжийг алдаж байгаад нь бас санаа зовно. Гинт тэр нэгэн зүйлийг санаж, залуу эзэн, нэрээ энэ 200 сүнсэн чулууг та буцааж ав гэв. Ян Чин гайхна. Яагаад буцааж өгч байгаа юм бэ гэж асуухад Гү Минюэ хэлээ гаргана. Залуу эзэн, та намайг бусдын өмнө нүүртэй байлгах гэж л өгснийг би мэднэ. Таны зовж олсон энэ их чулууг би авч зүрхлэхгүй гэлээ. Ян Чин санаа алдав. Гү Минюэ үнэхээр л өөрийгөө биш, түүнийг л гэдэг ариун сэтгэлтэй охин гэж. Минюэ, чиний залуу эзэн хүнд өгсөн зүйлээ хизээж буцааж авдаггүй юм. Би үүнийг Ян Хинийг хорлох гэж юм уу? Эсвэл зүгээр л нэр төрөө бодож өгөөгүй. Чамд өгөх боломжийг аль эртнээс хайж байсан юм гэд. Хин чамааг энэ чулууг зарцуулж чадахгүй гэж байна? Сүнсэн чулуу зарцуулж болохгүй байна гэж би дуулаагүй. Сонс, энэ чулуугаар өөртөө гой хувцас авч өмс. Миний эгчид бас хідэн сайхан хувцас авч өгөөрэй. Хамгийн шилдэг, хамгийн үнэтэйг нь сонгоорой. 200 чулуугаа бүгдийг нь дуусгасан ч болно. Одооноос эхлэн Ян Чин би байгаа цагт чи хүнд ч дээрлэхүүлэхгүй, юугаарч дутхгүй гэдгийг санаж яв хэмээн тулгав. Залуу эзэн минь. Гү Минюэгийн хоолой зангирч нүднээс нь нулимс өөрөө ирэхгүй бөмбөрөн гарлаа. Тэрээр ихэр татан уйлж эхлэв. Залуу эзэн, та надад дэндүү сайн хандах юм хэмээн тэр нусаа татан тасалдуулан хэллээ. Ян Чин түүнийг хараад инээд нь хүрч бас өрөвдөн. Ой хувцаав гэж байхад яагаад уйлаад байгаа юм бэ? Хэрв энэ чулуу чинь багдаж байгаа бол би дахиад өгье гэхэд Гү Минюэ Ян Чинийг дахин үргэлжлэн загнахаас имэн болно, хангалттай их байна хэмээн яаран хэлв. Тэрээр дотроо энэ насандаа залуу эзнийхээ төлөө юу ч хийхэд бэлэн. Үхэн үхтлээ түүндээ үнэнчээр зүтгэн хэмээн тангараглаж байлаа. Мөн залуу эзэндээ ч бас хамгийн чанартай сайхан хувцас сонгохоор сэтгэл шулуудав. 22 дугаар бүлэг. Эмийн хүүгийн саад. Янг Чин сэтрхэн нэг л тогтож өгөхгүй байгаа Гү Минюэг явуулчихад Янг ахфахтаа уулзахаар ганцаар удав. Өмнөх удаад Янг ахлах олны өмнө хичээл зааж хашааныхаа үдийг цэлэтэл нээсэн бол жирийн өдрүүдэд Янг овгийн жирийн иргэд энд зүглэх хэрэггүй. Ирлээж босго атгаж үл зөрхөлнө. Янг Чин хашааны хаалгаар орох гэтэл эмийн ухааны нэгэн шав зам хааж зогсов. Энэ шавыг Янг Чин гадарлахаж. Янг ахлахын ивэл багтсан гаднаас дагуулж ирсэн хүн гих бөгөөд авьяас чадвар гайгүй тул тослохоор авч элдв хэрэгцээгүй хүмүүсийг шүүж үүсэх болох болжээ. Харин Янг Чин тэрхүү хэрэгцээгүй хүмүүсийн нэг болж таарав. Өнөөх шав дээрэнгүү харцаар Янг Чинийг үл тоомсорвшин залхуутай нь аргагүй ившээлгснэ. Янг Чин, чи 2 дугаар эзэнтний хашааг хүссэн үедээ орд гардаг газар гэж бодоё. Өөрийгөө хин гэж санчив. Толинд нэг хараач. Чиний тэр ичгүүргүй явдал харь овгуудаар нэг тарчгаад байхад чи юуны чинь 2 дугаар эзэнтэнтэй уулзах вэ хэмээн тохуурхав. Янг Чин тэр хүүг ажуул 10-аад настай, уруул ам нь усаа бутарсан, өөгүй цагаан царайтай, аятайхан төрхтэй нэгэн аж. Өмнөх дурсамжаас хөл хид хідэн дүр зураг буув. Урд нь Янг Чин эмийн ухаанд сурцгаар ирэх бүрд энэ хүү ямар нэг аргаар түүнийг хавчиж замын саад болдог байж. Хуучин Янг Чин номхон дуулууртай, дээрэд хүүсэн ч үг дуугардаггүй байсан тул энэ хүү түүнийг амны зугаа болгон даврах болжээ. Эдгээрийг иргэн санахад Янг Чин гашуун инээд ардав. Ийм өндөр зиндааны Янг ахлах өөрийг нь эвэн гэдгийг туслахтаа хэлхээ мартсан бололтой. Эс бөгөөс энэ жаал хичнээн зоригтой байлааж бусдыг ингэж басамжлах зүрх тутах байсан биз. Янг Чин гараа ардаа аваад тайван гихчин. Янг ахлах намайг хэдийд ч ирж болно гэж өөрийн биеэр хэлсэн юм хэмээн дууга өндөрсгөн өгүүлв. Тэрээр Янг ахлахыг дотор юм найруулж суугаа хэрв өөрийг нь ирснийг мэдвэл гараад ирнэ гэж тооцжээ. Энэ хүүтэй үг сөрж цаг гардах хүсэл түүнд алга.
Хэрэв Янг ахлахын эми өрөөг ашиглах шаардлагагүй байсан бол тэр энд зүглэгч үгүй байсан билээ. Хахаха. Хүү ямар ч эргэлзээгүйгээр тачигтал инээж. Янг ахлах өөрөө хийсэн гинэ. Би ч гэсэн Янг ахлах намайг өөрийн ач хүүгээ гэсэн гэж хэлж чадна. Тэллээгээд энэ нь үнэн бочихоо. Янг Чен ийм хүүхдийн тоглоом шиг худал үг зохиож байхаар өөрийгөө нэг хараач. Янг овгийн хэмжээнд надтай бас овгийн ахлахтай л энэ хашаанд дураараа нэвтрэх хэрэгтэйг мэддэггүй юм уу? Хүү дээрээс доош харсан харцаар бахархал дүүрэн өгүүлнэ. Янг ахлахын хашаанд чөлөөтэй орж гарах нь түүний хувьд эрхэн дээд хүндэтгэл ажээ. Сүү сайн. Гинт өрөөнөөс настны намун дуу гарав. Тэгснээ цагаан сахал үсэндээ баригдсан настан гарч ирлээ. Тэрхүү дууг сонсмогц хүүгийн дээрэнгүй төрх дороо замхарж хойрж өөрчлөгдсөн хүн мэд бүхэлдсэн. Янг ахлах, та яагаад гараад ирэв? Энэ Янг Чен шуугаад таны амгаланг алдуулав уу? Би одоохон үүнийг хөөгөөд явуулъя гэв. Янг ахлах эхлээд тайван байсан ч туслахынхаа үгийг сонсоод хөмсөг зангидан. Сүү сайн, чиний үг хэрээс хитэрч байна шүү хэмээн зэмлэв. Янг ахлах юу болоод байна вэ? Хүү мэл гайхаж бүх бурууг Янг Ченд тохох санаатай. Янг Чен одоохон зайл гэж зандрав. Дуугүй бол. Янг ахлах хүүднэр өгүүлснэ. Сүү сайн, Янг Чен бол миний хүндэт зочин гэлээ. Сүү сайн итгэж ядсан харцаар Янг ахлах яаж ийм зүйл байж болох юм бэ хэмээн дуу алдав. Мунхаг антин гээд Янг ахлах хувирдгүй царайгаар чи миний үгэнд эргэлзээ юу гэж асуув. Тэрээр толгоос ихсрэн Сүү сайныг хитрхээ даварчээ хэмээн дүгнэв. Түүд өөрийнх нь нэрээр далайлгаж бялдуучсан засаглагч бус харин соргог овсгоотой өөрийн байр суурийг мэддэг туслахас хэрэгтэй байлаа. Сүү сайн урд нь ийм л байсан. Тиймээс ч түүнийг дэрэгдээ байлгадаг байв. Гэтэл сүүлийн үед Сүү сайн хитрхээ ирэмшиж Янг ахлахын үгийн утгыг ойлгохоо бойсон түүний шаардлагад нийцгээ бойсны шинж. Уг нь тэр гадаа болоод байгаа шууганыг сонссон ч Сүү сайныг 2-3 жил зүтгэснийг нь бодож хэргийг томруулахыг хүсээгүй юм. Мөн Янг Чений талаар түүнд хэлээгүй нь өөрийнх нь буруу гэж үзсэн тул зүгээр өнгөрөх. Гэтэл хүү үг сөрж зөрүүдсэн нь түүнийг үнэхээр цохолдуулжээ. Янг ахлахыг зэмсний дараа Сүү сайн хүссэн мэт зогсоно. Янг Чен үнэхээр Янг ахлахын хүндэт зочин гэж юу? Тэр Янг Чений ачаагүй байдлыг хинээс ч илүү мэддэг байтал яаж ийм зүйл болвоо? Гэвч тэрээр нөхцөл байдлыг мэдрэхтэй гарамгай тул дороо зангаа хувиргав. Янг Чен надтай хамт ор гэд Янг ахлах инээмсэглснээ Сүү сайн руу хандан. Сүү сайн тогтоож ав. Янг Ченийг ирэх бүрд ямар ч асуултгүй нэвтрүүлж бай. Ойлгосноо гэв. Ойлголоо. Хоёрдугаар эзэнтэн хэмээн Сүү сайн шүд зун хариулав. Гэвч түүний Янг Чен рүү харах харцанд хорсол дүүрч өөрийнх нь эзэмших ёстой байсан ивэлийг Янг Чен булаагаад авчихсан мэд санагдана. Янг ахлах зөөлөн сэтгэлтэй хүн тул Сүү сайныг хизээж гомдоож байгаагүй. Сүү сайн анхандаа үүнд талархдаг байсан ч явандаа өөрийгөө Янг ахлахын хайртай ачхүү мэтээр төсөөлөх болж өөр хэн нэгэн энэ ивэлийг хүртхийг төвчж чадгаа байжээ. Гэтэл одоо Янг Чен гарч ирээд түүний байр суурийг ганхуулж орхив. Муу новш хэмээн Сүү сайн шүд зун шивнээд Янг Ченийг үзен ядах хорсол зүрхэндээ тэв. Нэгэнт басамжилт байсан хүнээ өөрөөсөө дээгүүр гахыг тэр хизээж зөвшөөрөхгүй. Янг Чен Сүү сайнд урдчлан хэлээгүй нь миний буруу. Битгий сэтгэлдээ тэгэрээ. Хил аман жаахан хатууч уг чанар нь тийм ч муу хүү бишин байгаа юм хэмээн Янг ахлах зөөлөн өгүүлв. Янг Чен даруу зан гарган хоёрдугаар эзэнтэн та надаас уучлалт гуйвал миний нас богсох үзье гэв. Чи зүг хэлээр гарамгай юм а хэмээн Янг ахлах түүнийг улам бүр таалж. За гişтэй хараад авсан материалаараа им найруулв. Үр дүн нь ямар байна гэж асуув. Янг Чен эрүүгээ ижбснэ. Хоёрдугаар эзэнтэн энэ хугацаанд би хичээнгүүлэн зүтгэсний хүчинд зарим үр дүнд хүрсэн. Гэвч хэсэг хугацааны дараа нэг л гацаанд орчлоо. Тиймээс өөрийн дураар шийдэж зүрхлэлгүй таны зорин ирлээ гэв. Энэ мэдээж түүний зохиолсон шахдаг байв. Түүний чадвар байхад Янг ахлахаар хичээл заалгах шаардлага огт үгүй хэлээ. Гацаанд орно гэдэг сайн хэрэг. Тийм байхаа. Чи ямар юм найруулсан бэ? Янг Чен хит хитэн имийн нэр хэлв. Үүнийг сонсоод Янг ахлах хөмсөг үргэн гайхширч. Хэрв чиний хэлж байгаа үнэн бол эдгээр имийг найруулж чадсан бол чиний төвшин аль хэдийн нэгдүгээр зэрэглэлийн дунд шатанд хүрчээ. Аргагүй. Янг Чен чи яагаад гацаанд орсноо мэдхүү? Учир нь чи дахиад ганцхан алхам хийвэл нэгдүгээр зэрэглэлийн дээд шатны эмч болох гэж байна. Таны хэлж байгаа үнэн гэж юу? Хоёрдугаар эзэнтэн хэмээн Янг Чен мэл гайхсан дөр үзүүлсэн ч энэ бүхэн түүний тооцоонд байсан билээ.